олон улсыг бүдэ орчинд цацгаа одоо яадаг харуулж байна л да. Тэгэхээр уур бол гарна. Аа зүгээр ч гэсэн тунцсаж явж байна. Гараал вайн гэхдээ би ер нь бас дурч байсан. Ер нь өнөөдөр сон зайн дурч үзмээр санагдаад маргааш чим авралтын өдөр яг энийг дурч үзэн дулаачихгүй болов. Тэгэхээр ер нь Монголд хөдөлгөөн гэдэг ер нь ойрын үед ч гэсэн цасан шуурга болно л гэдэг. Ойрын үед нэг цацаад үзэх гэмгүй юм шиг санагдсан. Харин одоо манай эсвэл хоёр согчлон хүртэл үлдсэн ирсэн байна. Өглөө ингээд сурагчаад ирсэн. Сайн тавьж гисэн үг юм. Сайхан амарчсан уу? Сайхан амарсан. За одоо яах вэ манайс юу үзүүлэх гээд байгаа вэ? Би одоо хатуу шингэн хийн төлөв байдлыг судлах төвшөлтэй нэ. За хоёулаа хамтарч ин дээ. Тустай юу? Тэгэхээр манай харуулсан хүмүүсээ. За тэгэхээр хатуу биеийг судлаа. Хатуу биеийг судлахад маань чулуу, төмөр, мод, хуванцар хэрэглэнэ. За тэгэхээр чулуу энэ чулуу бол өөрийн гэсэн өнгөтэй байна. Энийг одоо татгаад санахгүй машхрахгүй. Харин усны хизүүлээ. Хэлбэр төрсөй алдахгүй. Тэгэхээр чулуу маань хэлбэр төрсөй хадгалах юм байна. Харин энэ төмөр болохоор дөрвөлж хэлбэртэй. Бас хатуу. Хатуу би татгаар санахгүй хэвээрээ л хэмжиж дурсан. Усан хизүүлээ бас. Усан бас хэлбэр хадгалах. Бас хэлбэр хадгалах. За энэ мод асуунаа хатуу би. Энийг одоо татгаад санахгүй машгахгүй. Харин усан хизүүлээ бас. За усан хэсэг хэвээрээ. Хатуу төлөвтэй бол байгаа. Энэ хавцраас мөн гэдэг. Одоо дөрвөлж хэлбэртэй. Тэгээд татгаар сатагдахгүй машгахгүй байна. Тэгэхээр хатуу төлөв маань хэлбэр дүрсээ хадгалдаг. Харин хэмжээгээ бас хадгалдаг гэдэг байна. За би одоо шингэний төлөв байдлыг судлахыг үзүүлээ. За шингэний төлөв байдлыг судлахад би тариурыг хийсэн байгаа. Тариурандаа бас 25 мл ус саруулж байгаа. За 25 мл. Дээдлийн юуг нь таглаж байгаад шахахад энэ ус нь шахагдахгүй. шаардахгүй хатуу юм шиг болсон шүү дээ. Тариурын хэлбэрт одоо борч юм те ус нь. Тэгэхээр одоо энэ нь одоо анхны сав шиг хэлбэртэй байж байгаа. Тариурын сургалтаар тариур шиг хэлбэртэй болсон байгаа. Буцаад энэ шиг хэлбэр бүрэн гүйцэд одоо энэ шиг хэлбэртэй орно. Тэгэхээр одоо ус маань хэлбэр төрсөө хадгалдаггүй харин хэмжээгээ хадгалдаг юм байна. Төлөвийн хэмжээтэй хэлбэртэй юм хийхээр тэр хэлбэр төрсөнд нь өөрөх юм бол хөгжих гэсэн үг тийм ээ. За шингэн хатуу бие хоёрын төлөв бол юм биш тийм ээ. Гэхдээ хатуу төлөвийн хувьд л аливаа багаж төхөөрөмжөөр бол бас өөр төрлийн хэлбэрт оруулж болно тийм. Тухайн хэвэнд нь оруулаад тийм ээ зөвхөн юм уу тийм байдлаар бол хэлбэр төрсөн өөрчлөлтөөс өөр тохиолдолд хэлбэр төрсөн өөрчлөх байна тийм үү? За саруулын туршилт туссан уу? Хиний туршилт. Хиний төлөв. Одоо дахиад мөн адил тариурандаа 25 мл агаагаар саруулж байгаа. За тэгээ мөн адил дээдлийн таглаад шахахад энэ маань 7 мл. Тэгэхээр буцаага тавихад буцаад дурч хэлж дээ. Тийм. Агаар буцаад сорж ийн гэсэн үг үү тийм. Гэтэ тэгсэн чинь 25 мл. Үгүй агшаа шахангууд агшаа тэгээ 50-гууд ингээ буцаад хэлчихэ гэсэн үг шүү тийм ээ. Тэгэхээр агаар маань одоо хэлбэр дүрсээ хадгалахгүй бас мөн хэмжээгээ хадгалах байна. Одоо өмнө анх би энэ тариуранд сорулж аваагүй хаад одоо энэ агаар энэ өрөөр шиг хэлбэртэй байж байгаа. Тариуранд сорж авахаар одоо тариуны хэсэг нь үлдчихэж байгаа ч гэсэн одоо бусад агаарууд нь тэдний нөхдөг. Зөв. Тэгэхээр ерөөсөө хатуу бие бол ерөөсөө хэлбэр дүрс хэмжээгээ хадгалж чаддаг тийм ээ. Ус нь бол шингэн төлөв бол хэмжээгээ хадгалаад хэлбэр нь бол өөрчлөгдөж байна гэсэн үг тийм ээ. Хийн болохоор зөв хэлбэр нь байгаад хэмжээ нь өөрчлөгдөж. Тийм. Агшиг тэмдэгт өгдөг гэсэн үг. Одоо хэлбэр дүрсээ одоо хадгалахгүй байсан шүү дээ. Ингээд одоо хадгалдаг. Хэлбэр дүрсээ хадгалахгүй хэмжээгээ хадгалахгүй гэсэн үг. Тийм. Хэлбэртэй одоо 25 мл хүрээгүй шүү дээ. Ингээд
Тэгээ шахангууд 6 7 дээр очиж дээ. Тэгээд буцаад За 20 дээр. Аа. Тэгэхээр шинэ ухааны туршилтыг 10 жилийн сурагчтай хамтраад бас 10 жилийн ерхий боловсролын сурагчтай зориулан хийж эхэлдэг байгаа. Тэгэхээр өнөөдөр үзэж байгаа багчууд маань бас хэцүүлэг ойлгож авсан байна. Тэгээ өнөөдөр бүгд ингэ сурагч саруул оюун дээр хоёр маань студент хэлцээр өөрсдөө туршилтыг үзүүлж байгаа. За одоо манай дараагийн сурагч маань юу гэж үзүүлэх вэ? Нэмхний хайлах температурыг судлах туршилтыг үзүүлнэ. За нэг цаг туршилтанд болохоор Бид юу вэ? Нилээ одоо наа чи юу гэж шиг термометр термометр 2 ширхэг стакан хурдус мөс хэрэглэнэ. За. үснэ энэ. Энэ хурдус уу? Хурдус. За нэг стаканд хурдус хийн. Нөгөө стаканд 5 ширхэг хийя. 5 шиг үсв. Заавал 5 юм. Үгүй яа хэдий ч болно. Үсний хайлах температурыг л харуулна гэсэн тийм. Таас усуугаа мөс хийж байна. Одоо энэ мөсөнд ус игээд байгаа нь яаж байгаа вэ? Ус хайлуулах гэдэг юм. Ус игээд байгаа. Тий, ус руугаа мөс хийж байгаа. Одоо термометрийг хэмжиж үзье. Ишиг авч. Үзэгчтэй мэд үзэл. Энэ тоог. Зя. Хэдий зааж байгаа юм бэ? 1.9. Нөгөөх нь ишиг. Нааш наа. 13.31 гэж зааж байгаа шүү. Нэг 9.5 юм уу? Хэд юм бэ? Тийм үү? 8.9. Ерөнхийдөө 9 орчим байна тийм ээ. Нөгөөх нь 17.1. За. За энэ хоёр маань ямар учиртай бол таарав? Уснаас болохоор зэрэг уснаас их дулаантай байдаг. Тийм болохоор тэр дулаанаа мөсөн дөрөв хурдан хайлуулж байгаа. Харин гарын уснаас бага дулаантай байдаг болохоор зэрэг удаан хайлж байгаа. Шууд хэрвээ зүгээр хадаа усан гэж шууд хайлж байна тийм. Тийм шүү. Тэгэндээ Тэгвэл мэдээ энэ чинь бид нар одоо бах хэсгэгтэй бүт усны хийгээд дээрээс нь өшөж юу идэв лээ. Яг одоо бидний хэлээд нөгөө хилээ бид нар ч саваа үзэж байгаад наачдаг шүү дээ. Тэгэхэд одоо бүт ус тасгаж байгаа салгаж байгаа гэдэг. Тэр мэр чи одоо юм баха тийм. бүт ус нь бол одоо мөснөөс дулаан байх гэсэн үг шүү дээ. Тийм ээ хүүтэн мөртлөө. Ингэв бол одоо энэ чинь бүт ус байгаа тийм. Тэгэнгүүт энэ мөснөөс ус нь дулаан хтэй байна гэсэн үг тийм үү? Тийм учраас ус хайж байна гэсэн үг. За. Бид бас тэр олон өнгийн зүйлсүүд аваад ирсэн тийм дараагийн туршилт зүйлсүүд. Тэр дараагийн туршилтны юу туршлаа? Усны халах ба хөрөх. Халах ба хөрөх. Өөр мөсийг яаж хайлуулах вэ? Сигүр. Янз бүрээ. Чи хатсан бас хөлтөд даарц үед бас үрж усаар ингэж бүлээ усанд зэрэг хийж бас. Дулаацуулдаг шүү дээ. Тэр мөр маань бас яг энэ бүгд харагдах тийм. За тэгэхээр манай бицэн үзэгчид маань өөрсдөө энэ туршилтыг гэртээ хийж үзээрэй. Тэгэхээр одоо мөс юм яг ямар үзэлд яаж хайлаад байна тийм ээ. Үнэхээр ус нь агараасаа дулаан байна уу, үтэн байна уу гэдэг өөрсдөө туршилтаар хийж баталж үзээрэй. Манай хоёр сурагчтай адилхан. За мөн хатуу зүйл нь хатуу шингэн хийн одоо төлөв маань ямар байдгийг манай сурагчаас үзсэн баг. Энэ бол ерөнхийдөө амьдрал дээр байдаг зүйл бид нар төдийлөн ингэж яг туршилтаар ингэж баталж харж үзээ. 10 жилийн дөнгөжтэй зориулж яг туршилтаа хийж үзүүлдэг байгаа. За дараагийн хэсгээр сонирхолтой туршилтуудыг хийж үзүүлнэ. За тийм. Тэгэхээр одоо үзэгчдэд бас нэгэн зүйл бэлдсэн байгаа. Энэ маань юу гэхээр